Сайн байна манай. Манай урилгыг хүлээж авсан Грейс Чойдоо маш их баярлалаа. Манайд ирсэнд баярлалаа. Хоолтон туулаад их ядарсан баг. Тэгээд бороо орж байгаа юм хэцүү зам дээр ингээд энэ хүртэл хүрэлцэн ирсэн баярлалаа. Баярлалаа. Хоёр урилга хүлээж авсан тийм. Нэгдүгээрт маш их баярлалаа. Тэгээд би эндээ баярлалаа гэх. За манай энэ нэвтрүүлгийн нэр маань болохоор таныг зайлыг. За ингээд манай нэвтрүүлгийн урилгыг хүлээж авсан Грейс Чойдоо маш их баярлалаа. Ингээ манай нэвтрүүлгийн нэр болохоор таныг дайлыг гэдэг нэртэй байгаа тийм. Энэ нэвтрүүлгийн маань Nice Meeting Монгол дэлгүүрийнх санаачлаад ингээ бид нартай хамтарч хийж байгаа. За тэгээ энэ нэвтрүүлгийг та бүхэн мэдж байгаа. Мэдхгүй нь болохоор яг ингээд өөрийнхөө материалаа авчираад уригч зочинтойгоо хамтдаа хэдхэн минутын дотор амттай гоё хоол ий. Тэгээ жороо зааж өгнө. Энэ гоё боломж байгаа. За хоолой хийнгээ бид нар бас зочин эмэгтэйтэйгээ одоо танилцах болно. Тэгээд бидний хүлээж авсанд маш их баярлалаа. Тэгээ өнөөдөр би нэг зочин эмэгтэй маань өөрөө Монгол хоол идмээр байна гэсэн. Монгол хоол ер нь гэртээ хэр хийж иддэг вэ? Яг уу хийж иднэ 7 хоногт нэг ганц 2 удаа ч юм уу солонгос нэг ганц 2 удаа ч юм ингээс ээжлээ сүүлжлүүлээ ингээд хийчихдэг. Хаяа ингээд жоохон ирлийз шүү. Хооронд хайж байлаа тэгээ янз бүр л хийгээд. Тэгээ Монгол хаа тэгэхээр бас нөө жороо зааж өгдөг юм чинь тий. Тэнгүүд чинь цовын мөн бол хинч хийчин гээд. Өөрөө шиг ер нь хүн хийх байхаа. Гурилтай шүл, будаттай ураг зэргийг бодож угаасаа хинч гэртээ хийж штэ тий. Тэгээд бодож аваад бүрийнхөө шүр хийж өгөхөр сонгосон байгаа. Тэгээд манай бас нэвтрүүлэгт орсонгаа бүрийнхөө шүр хийгээд сураарай. Заавал наадмын дээр очиод бүрийнхөө шүр хийдэг биш шүү дээ. Тэгээ өөртөө бас хэдхэн минутын дотор бүрийнхөө шүр хийх жорыг сурцгаа. За ингээд би одоо нэвтрүүлгийнхаа зочны ингээ хүнснийхэн бүтээгдэхүүнийг аваад ирсэн. Тэгээд мөн бас хоримогчоо аваад ирсэн байгаа. Одоо ингээд хоримогчоо зүгээд зочинтойгоо хамт хоолоо идэхэй. Хуурал тэгээд машинсан мах маань байж байгаа. Тэгээд би болохоор нөгөө зүгээр ногооны салаад хийчихье гэж бодоод шинэ ногооны салаадны бүтээгдэхүүнүүд бас соустай энийг хураач өгсөн. Соустай ингээд бэлдээд ирсэн байгаа. За энэ чинь хоёр надаа юу өгөөч. За маха амтлах төмпөн, гурлаа зурах төмпөн. Дээрэс нь юу яа. Нэг удаагийн нөгөө бэлээ авъя. За ингээд гурлаа ерөнхийдөө нэг юм шингэвтер зурдаг бүрийнхөө өшөр нэг үлээ. Тэгээ хүмүүс нэг бүрийнхөө өшөр хийхээр амар задраад мадраад гэж тэгээд өндөг ч юм уу эсвэл юу хийвэл задрахгүй ах уу гэдэг авс сахар махар хийгээд идэв шүү дээ тий. Ерөнхийдөө тийм юм бол ямар ч хэрэггүй зүгээр л сайхан ингээд усаараа шингэвтер зураал тавьчихад ерөнхийдөө болно. Би хүүхдүүд нь ер нь Монгол хоол идэх хэрэг дуртай байна. Дуртай амар сайрдаг. Тийм. Танаа хэд настай хүүхдүүд? 8 нас, 6 нас, 3 нас. Өө айгүй ойрхон юм шүү дээ. Тийм, айгүй ойрхон 3 төрсөн шүү дээ. Тийм, ямар хөөрх юм бэ? Тэгээд Монгол хоолнд айгүй дуртай. Би бас хаяа үе Монгол хоол хийж өгдөг. Тэгээд ер нь айгүй тийм хоолсог хөвгт байгаа. Хоолнд ер нь дуртай. Хуурай идэх юм нэг сая идэхээсээ илүү хоолнд дуртай тийм хүмүүс байна. Хүүхдүүд нөө хоол идэх гэж зовоод идэх заавал араас нэг өгдөг. Надад бас нэг тийм зовлон байдаг. Надад ерөөсөө тийм зовлон байдаг. Одоо үеийн хүүхд нэг ялангуяа нэг солонгос төсөж байгаа хүүхдүүд ер нь бол Монгол хоол ч юм уу идэхэд жоохон хүндрэлтэй ч юм уу эсвэл дургу байгаад идэхтэй цэцэрлэг болон нэг сургуулиуд дээр дандаа солонгосоод ицээр байгаа. Тэгэхээр тийм бэрхшээл авахгүй гэдэг чинь бас нэг давуу тал шүү тий хүүхдүүд яа. Харин тийм. Айгу амар гэдэг чинь манай хүүхдүүд. Юу энэ блого хэдэнэс гэж хөтлчихсэн бэ? Блого 2017 оноос тэгэхээр чинь 2 дахь охиноо яг төрж явахт нь блог анх хийж хэлжсэн байхгүй юу? Тэгээд одоо бараг 4 жил юу лээ? Биш 19 гэхээр 4 жил 5 жил болох гэж байна уу? Тийм. Блого зүгээр эхлээд зүгээр сонирхлоороо хийж хэлсэн. Эсвэл хүмүүс нэг юмас урьдчилаад эсвэл нөгөө өөрийнхөө стрессийг тайлбарч юм уу те ингээ ямар нэг юугаар хэлсэн байдаг штэ. Тийм. Ер нь бол яг нөгөө нэг анх би чинь одоо нөгөө нэг солонгос ирээд
шууд ойрхон төрөөд ингээд хүүхдээ нялх хүүхдтэй ингээд байж байгаа айгүйх ганцаараа жоохон одоо нөгөө юу гэвэл өвөлжин стресс одоо нөгөө тийм байдаг шүү дээ. Ээжүүдийн нэг тийм төрсний дараа амьдрал тэгээд айгүй нөгөө нэг тийм зүйлтэй тулгараад дээрээс нь солонгос дөнгөж ирээд удаагүй байсан уу болохоор ерөөсөө яах учраа болохгүй найз хэлэхгүй айгүй хэцүү байсан уу яахгүй. Тэгээд тэр үедээ яг өөрийгөө завгүй байх юм тулд гэх юм уу. Тэгэж анх хийжээс өөрийгөө ямар ч гэсэн завгүй хийх юмтай байх юм тулд тийм бичлэг хийгээд дараа ирээдүйд одоо хэдэн жилийн дараа эргээд үтсэн ч гэсэндээ манай хүүхдүүд нөхөр ингээд би тэгээд гоё дурсамжтай байна гэдэг утгаараа тэгэж хийжсэн яг. Одоо баг ажил болцсон явж байгаа. Аа тэгэж хийжсэн. Гэтэ нөгөө блог хийхдээ сүүлдээ нөгөө ажил болохоосоо илүүгээр нөгөө хүмүүсийн анхаарал хараад ирэнгүүт хүмүүс байнга хүлээдэг болчтой юм байлаа шүү дээ. Үнэхээр шинэ блог оруулах болоо гэд хүлээдэг болчтой юм байлаа шүү дээ. Тий айгүй хүлээжтэй байт юм шиг байлээ. Тэгээд айгүй баярлаж явдаг шүү. Манай гэр бүлийг айгүй гоёор хүлээж авдаг. Влого бичлэгээ ингээд оруулахгүй удчлаар асуугаад байн яач уу ичүү нэгдэг тийм үзэгчтэй. Тэгэхээр айгүй баярлаж явдаг хүмүүс. За тэгээд өнөөдөр нөгөө бүрийн хөөршөөрөнд болохоор амлагч яг тухайн айлд маань ямар амлагч вэ тэрүүгээр нь ер нь хийхийг зорддог. Тэгээд танах нөгөө сармис ер нь иддэг гэж юм тий. Тэгээд зүгээр нундаг сармис тэгээд перц давсаар амлагч тий. За гэхдээ перц давс энэ тэнд шүү дээ. За жижигхэн хадгалах хэрэгтэй юм чи байгаа. Монгол яваагүй хэр удаж байна? Одоо би өнгөрсөн сард явчихсан. Тэгсэн үү? Өнгөрсөн сард явахдаа болохоор 5 жилийн дараа очсон баггүй Монгол. Тэгээд 3 сард сая өнгөрсөн сард нэг Монгол явчаад ирсэн. Ажлаар 4 5 6 хоногор явчаад ирсэн. 5 хоног очиход Монголд хэр өөрчлөгдсөн байна? Тэгээд 5 жилийн дараа очиход айгүй их юм өөрчлөгдсөн. Айгүй гоё болсон юм шиг санагдсан шүү дээ. Айгүй олон барилгууд баригдсан. Хуучин янз бүрийн муухай барилгууд нь бүр гоё шинээр ингээ өөр том барилга болсон. Тэгэл одоо бол айгүй гоё хөгжсөн, гоё санагдсан. Анх энэ чинь Солонгост ер нь яг сурах гэж ирж исэн үү, ажиллах гэж ирж исэн үү, эсвэл шууд гэр бүл олоод ирсэн үү? Шууд гэр бүл болчоод ирж исэн. Одоо тийм Солонгос нөгөө нэг би чинь Солонгос байтугай ер нь гэрээсээ гарч өгдөг. Гэрээс ер нь гадаадд амьдрах айгу дуургүй. Гадаад хүнтэй суух бүр дуургүй. Тийм төрлийн хүн байсан байхгүй юу? Би ч өөрөө амар тийм хаалтан сэтгэл хөдлөлтэй хүн байсан гэх юм уу? Одоо хамаатан садан дунд ганц хоёр гадаад хүртээ ихч нар ч юм уу байдаг байсан. Тийм хүмүүс жоохон буруугаар ойлгодог ч юм уу? Би өөрөө тийм хүн байсан байхгүй юу? Тэгсэн чинь хүний амьдрал чинь ерөөсөө нөгөө нэг таашгүй ам гарч болдоггүй. Тэгэл одоо нөгөө хизээч ингэж амьдрахгүй шүү гэж бодчихсан амьдралаараа амьдрсан шүү дээ. Тэгээд Солонгос хүнтэй суусан нөхөртөөгөө Монголд танилцсан 2 жил үерхсэн бит хоёр. Монгол танаа хүн амьдрдаг байсан гэсэн үг. Тийм, манай нөхөр Монголд анх 2012 онд нөгөө нэг Blue Sky-ийн хамгийн дээдлэлт нь Penthouse байдаг шүү дээ. Тэрийнхэн доктор төгсөлтийг нь хийх гээд манай он комментээр очиж исэн баггүй юу? Интерьер хийдэг хүн гэсэн үг үү? Тийм, манай нөхрийн мэрэгчлэн авахлаараа интерьер дизайнер. Тэгээд Солонгос нөгөө нэг Хансен байдаг шүү дээ. Тийм. Хансен хагуу нөгөө нэг тавилгын компанид ажилладаг. Тийм хүн байсан. Тэгээд өөрөө ингээ хүслээ гаргаад айгүй гадаадд ажиллах дуртай тийм хүн болохоор Хятад, Япон, одоо Монгол гэх мэт ингээ гадагшаа дандаа томилдоор явъя гэж хүсэлтэд гаргаж ингэж очиж 2-3 жилээр ингэж ажилладаг хүн байсан байгаа байхгүй юу. Тэгээд Монголд очиход нь бит хоёр анх Монгол танилцаад тэнцэнэ үерхэд тэгээд тэнцэнэ манай гэрийнхнээс одоо ах дүүнраас маань ингэ зөвшөөрөл аваад намайг аль биесээр бүр биер гуйж аваад нэг гэрт ороод хүүхдээ гаргачаад дараа нь Солонгост ирчихсэн. Тийм. Хүмүүс тэгвэл бас Солонгост ирсэн хойноо гэрэлсэн ч гэж боддог байж магадгүй юм байна. Тийм, хүмүүс аяг тэгж боддог юм шиг гэдэг. Явуулсан нөгөө нэг яг love story нөгөө блогныхоо эхнийх нь хэдэн дугаарууд дээр бол биенийхээ түүхийг бол ярьжсэн л та. Тэгээ тэрийг үзээгүй зөндөө олон хүмүүс байгаа шүү дээ. Тийм л хүмүүс л тэгэхээр нөгөө яг нөгөө бусад хүмүүсийн жишээ адилхан одоо ихэнх нь тийм л байдаг болохоор тэгэж ойлгох юм уу жоохон тийм ямар гоё төгт юм бэ те.
бас солонгос Монголоос ихнэр авах гээд очсон байна гэдэг чинь бол бас манай бүрээс нөгөө нэг ихнэр авах гэж очсон. Манай бүрээс хүнтэй гэрлийг хүн тавилангараа хинчээ ихнэр авах гээд очсон байна гэдэг бас нэг тавилан байгаа даа байхгүй юу? Манай бүр чинь ерөөсөө нөгөө хүнтэй суух барих ерөөсөө бодлого байсан хүн баггүй. Тэгээд би бараг хоньсон гүсээр гаад аваад суусан юм дөө. Харин гэхдээ ер нь хүүхдүүдтэй хэр хоол хийж өгөх цаг ер нь хэр гардаг вэ таад? Яг 3 ингээ ойрхон төрчлөөр нь одоо яг баг маань бол одоо 2 гарan таахгүй 3 хүрэж байгаа. Тэгээд жоохон хэцүү л юм лээ хоол яг орой алхан өөрөө хоол тэгээд нөгөө нэг манай хүүхэд хардаг юм багштай харж өгдөг. Тэгээд багыгаа ингээ түр зур энийг болохоор тэгээд цагаар авчдаг. Өдөрт нэг 2 цаг ч юм уу хүүхдүүдийнхаа нөгөө төмөн хаавн цагийг нь тохируулаад яг өглөө оройдоо 2 цагаар ч юм уу тэгээд яг хэрэгтэй үедээ багш хүсэж аваад хүүхдээ баг хүүхдээ харуулангуудаа тэр хоорондоо 2 томьёохоо хоол ундыг нь хийгээд хичээл номыг нь хийлгүүлээд ингээд анхаарал хандуулдаг ч юм уу. Тэгвэл бол яг ганцаараа ингээд 3 хүүхдээ яхад надад бол жоохон хэцүү л санагдав. Гэтэ Монгол ээжүүд амар мундаг тийм. Монгол ээжүүд өөрөөсөө бүр ингээд хичээд байдаг байхгүй юу? Монгол ээжүүд чинь бүр 4 хүүхэд 5 6 хүүхэдтэй ирнэ ганцаараа бүх юмыг болгодог. Байхад чинь би ингээд 3 хүүхэдтэй хэрнээ гурлан руу ингээ ганцаараа зэрэг анхаарч чадахгүй байна. Тэгэхээр л бүр ингээ. Гэтэ 3 хүүхэд бол бас л мундаг л ээж штэ. Тэдний хажуугаар нь блогийн юмаа өгжүүлэн гэрээ эзэгтэй байна. Ихнэр байна гэдэг чинь бас айгу том амар том үүрэг гүйцэтгэж байгаа хгүй. Солонгос ирэхэд сүүлийн одоо ирэхэдээ эхлээд хүндрэл бэрхшээл юу байв? Одоо солонгос байгаа залуучуудыг одоо 7 жил болсон байна гэж штэ тий. Ирсэн цагаас хуулаад одоо жишээ нь нийтэд одоо ил байдаг гэх юм уу блог гэдэг хүний хувьд залуучуудын одоо солонгост амьдарч байгаа залуучуудтай хэлэх үг ч юм уу те тэр талаар сэтгэлээ хуваалцвал ямар хөө байр суурьтай байдаг вэ? Ер нь гоё тэгэл нийтэж гоё хүрээлэлтэй байгаа заавал нэг нөгөө нэг ингээд монголчуудаараа ингээд фракцлаад авахгүй бас ингээд янз бүрийн гоё гадаад найзуудтай болоод бас тэднээс янз бүрийн гоё олон орны соёл сураад ингээд яваад гоё санагддаг надаа. Тэгээд одоо дөнгөж оюутан болж ирж байгаа залуухан хүүхдүүдтэй ч гэсэндээ айл бол ингээд олон орны найзуудтай болоод мэдээж хэрэг Монгол найзуудтай ч гэсэндээ өөр орны найзуудтай ч гэсэндээ гоё нөхөрлөө тэндээсээ гоё суралцаад явуул гоё юм болоо гэж зөвлөмөр санагддаг шүү. Тийм ер нь бол тэгээд ирээд нөгөө манайхан ч бас их ерөнхийдөө дийлэнх нь сурж байгаагийнхаа хажуугаар төлбөрөө хийх гэж ажил хийдэг болохоор бас харьцангуй нөгөө өөрийнхөө нөгөө зорилгоос баг зэрэг хазаач юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Тэгээд бас тэрэн дээр нь жишээ бол бас зүг шүү те. Тийм бүгдээрээ маш завгүй хичээнгүй ажиллаж амьдарч байгаа. Сөүл хэр их орж байна. Ер нь монголчуудтай одоо ингээд одоо манай монголчууд маш олон үйл ажиллагаанууд явуулдаг шүү дээ. Тэр үйл ажиллагаанд ер нь хэр хамрагдах дуртай вэ? Ер нь нэг хамрагдах дуртай боловч хамрагдах боломж නැහැ. Зав зайнаас ахуулаад тэгээ одоо л одоо манай хүүхэд баг маань одоо л ингээ 3 хүрээд яг ингээ гараас гарч эхэлж байгаа болохоор одоо би яг жоохон нийгмийн идэвхтэй болж эхэлж байгаа гэх юм уу? Гарч орж ингэж ажил хийх, гарч орж хүнтэй уулзах, ажил ярих шаардлагатай ингээд янз бүрийн солонгос монгол хүмүүстэй уулзах шаардлагатай болоод байнга явдаг болж байгаа. Монгол одоо арга хэмжээнд бас оролцдог болж байгаа. Айгуу сонирхолтой байдаг шүү. Гоё байдаг шүү. Надаа ер нь монгол хүмүүстэй уулзах зүгээр монгол арга хэмжээнд оролцох зүгээр бүр ингээ ямар ч ажилгүй монгол тааван дээр очиод монгол хаал идэх хүртэл гоё байдаг надаа. Зүгээр л ингээ монголчуудаа харах уу тэндээсээ кайф авдаг. Хамаатай саднууд харж байгаа шиг. Хамаатай саднууд харж байгаа шиг гоё байдаг. Нөгөө нэг солонгос надад сонь санагдлаа түрүү яриад юу солонгос гадаад хүнтэй суухгүй гэж боддог байсан чигээд тэгээд нөхрийн юу таалагдав? Анх бол манай нөхрийн гадаад байдал нь таалагдчихсан угаасаа үннээ л хэлээхгүй. Хүүхнүүд ч одоо ер нь чадсан юу? Бид хоёр 15 насны зэрэгтэй. Хүү тийм үү? Үгүй гэж харагддаг ш танаа нөхөр. Яана баярлалаа. Манай тийм үү? Тийм бид хоёр 15 насны зэрэгтэй. Тэгээд анх би бас өөрөө тэгж мэдээгүй байсан юм уу? Анх яг нөхрөөгөө танилцсаа би бас нөхрөө ер нь надаас нөхсрээд нэг 3 4 ах байх гэж бодоод тэгээд танилцаад бүр ингээд тайртай болоод дуртаалаад би ч өөрөө араас нэг өгөөдөг байсан юм уу? Тэгээд нөх юу гэж би ч ер нь үннээрээ л байдаг хүн байгаа. Тэгээд манай нөхөр нөгөө нэг амар намайг түлхдэг. Өөрөөсөө би ингээд чамаас зөндөө олаахаа би чамтай суухгүй. Амар ингээд нэг сайн залуу болох гээд намайг ингээд түлхээд тэгдэг байсан. Тэгээд сүүлдээ бид хоёр тэгээд ямар ч тач би бинийгаа
ингээд засаад угаасаа хүн чинь нөө сэтгэл гэдэг юм ингээд би биенийгаа хүмүүлээд байгаа болохоор яаж бодлогогүй юм бэ л дээ. 2 жилийн турш бид хоёр үерхэнгээ ингээд хамт амьдраад би биентэйг бүр ингээд ууссан баггүй юу. Тэгээд тухайн үед болохоор манай нөхөр 35-тай байсан юм уу? Би ч 20-тай. Оюутан яг ингээд эд оюутан галзуунаас тэгээд манай монгол хүмүүс чи ер нь 20 гараад хүнтэй суудаг штэ. Тийм ер нь бол насны ер нь ихтэй. Солонгос бол Солонгос 35 нас гэдэг чинь тухайн үед яг одоо солонгос залуучуудын насаар бол 28-аас 35 нас одоо яг хүнтэй суудаг нас нь штэ. Ялангуяа эрэгтэйчүүдийн хувьд бол 30-аас 35 нас одоо яг хүнтэй сууж амьдралаа эхлүүлдэг нас нь. Тэгэхээр одоо яг манай нөхрийн хувьд бол яг өөрөө л суух санаасандаа суудсан юм шиг надад санагдаад. Би хэрэг суудсан юм шиг байна. Тэгээд нөгөө солонгосчууд чинь нөгөө нэг хүүхдийн хувьд бол харьцангуй цөөхөн хүүхдтэй байхыг ирмэлдэг шүү дээ тий. Тэгэнгүүт ингээд танах одоо 3 хүүхдтэй гэж чинь цаашаа дахиад хүүхдийн төлөвлөгөө. Цаашаа дахиад хүүхдийн төлөвлөгөө байхгүй. Тэгээ анхнаасаа яг манай нөхөр бид хоёрын төлөвлөгөө 3 хүүхдтэй байсан. Ямар хөөрхийн тий. Тэгээ 3 хүүхэд төлөвлөсөн байсан. Манай нөхөр өөрөө бас айлын 3 хүүхдийн дундхан. Тэгээд ер нь бид хоёр нөгөө хитрхи цөөхөл айх юм бол ингээд одоо би чи айлын ганц дээрээ нэг том ахтай. Тэгээд аав хоёр одоо ингээд бурхан болсон байдаг. Би өөрөө ганцаараа ингээд солонгост амьд. Хоёр ах нь хоёулаа Монголд ганц ахтай. Нэг ах нь хоёулаа гэсэн үг. Тийм байна. Тэгээд ингээд аав хоёр хоёулаа байхгүй үед би чи ингээд ганцхан ахтай хоёулаа амар ган хүн чин ганцаард юм билээ шүү дээ. Ялангуяа гадаад хүний нутагт байгаа үед эмэгтэй хүн. Тэгээд бид хоёр 3 хүүхэдтэй байя гэж төлөвлөж байсан. Тэгээд төлөвлөсөн ясаар тэгээ яг төлөвлөсөн ясаараа 3 хүүхэдтэй болсон. Одоо тэгж шал нэмж хүүхэд төрүүлэхгүй гэсэн тийм байр суурьтай амьдардаг. Та одоо таны одоо ингээ гар өдгөөнийг харсан чинь бүр ингээ амар хурдаар тэгээд би яг өөрийгөө харсан чинь ингээл нэг юм ярьчихсан ингээл сүлд ингээ юм бигээд хар баг өөрөө мэдгүй амар хурдан ийцэн харж идэв штэ. Та өөрийнхөө талаар ярьж таны мэрэгжил юу вэ? Солонгос одоо ямар мэрэгчлээ? Юу хийж байгаа? Юу хийж амьдардаг хүн бэ? Хаана амьдардаг вэ? Би нөгөө яг мэрэгжил гэхээр би анх Монгол Улсын их сургууль биологийн сургуульд одоо биологийн багш манайх чинь биологийн багш мэрэгжилтэй хоёр зэрэг бэлддэг байхгүй юу. Тэгээд суралцаад биологийн багш гэж мэрэгжилтэн одоо нэг амьтан судлаач гар төгссөн 2005 онд. Тэгээд нөгөө өөрөө нэг жоохон дуулж муулах сонирхолтой байж байгаа соёл урлагийн их сургууль руу ороод тэгээд өөрийн дуулаачаа ингээд 2005 онд ороод тэгээд 2010 тэгээд бас хоёр мэрэгчлэр хоёулангаар нь ажиллаагүй. Тэгээ 2017 онд Солонгост ирээд Кугминдгийн улс төрийн сургуульд суралцаад тэгээд 2 жилээрээ магистр хамгаалж төгсөнгүүтээ одоо Монголын лоомж гэдэг юун дээр Гүнжээ яв дээр ажилладаг гэсэн манайх. Тэгээ тэрийг тий сөүл яг Гүнжээ яв дээр манайх. Тэрийг би нэг 2 жил гарan ажилласан. Яг коронавигийн үеэр аюу хэцүү үеэр. Яг коронавигийн тэр нөгөө нэг хамгаалалттай тий тэгээд 2-3 үнээс дээш хүн сууж болохгүй гэсэн тэр үед яг ажиллаж байгаа. Аюу хэцүү байсан. Тэр хуваараа бизнес эрхэлдэг хүмүүс. Тий тэр үед бол аюу хэцүү байсан. Тэгээд тэрийг ажиллаж байгаад одоо яг Nice Meat гээд манай Nice Meat чинь 3 салбартай нэг нь юунд мухбууд нэг нь одоо бүрхий чонжууд нэг нь болохоор манайх сөүлд ажилладаг. Тэгээд тэрийг ажиллалаа яг 1 жил болж байна. Тэгээд лаунжид байх хугацаанд өөрөө бас хоол их жоохон сонирхолтой. Тэгээд тэрнээсээ үндэслээд ер нь ингээд гоё айлд ингээд очихдоо яагаад ингээд тухайн айлд нь өөрийн дайлж болохгүй гэж дандаа л айлаар дайлуулаад хамаг юм идэж ууж хагаад гараа явчихдаг тий. Тэгээд очихдоо гоё ингээд тухайн айлтынхаа хүнтэй гоё ярилцаа танилцаад тэгэнгүүтээ бас өөрийнхөө хийж чаддаг юмар ингээд дайлъя гэж бодоод ингээд MBC-ийн цэцэрлэгчтэйгээ ингээд холбогдоод бид хоёр ийм контентийг хийж хэлсэн байт юм аа. Надаа яг нөгөө нэг энэ нэвтрүүлгийнх нь айгу гоё санаа нь анх нөгөө нэг над руу холбогдоход ингээд бид нар өөрсдөө материалаа аваад очиод өөрсдөө ингээд хийгээд өгдөг. Ингээд дайлангаа ингээд хамт ярилцсан. Вау, тийм нэвтрүүлэг юм ямар гоё. Айгу гоё тийм сонин содон шин яг тэр өмнө нь тийм нэвтрүүлэг үздэг болохоор надад айгу гоё тийм сонин содон санагдсан. Тэгээ айгу сэтгэл гаргаад ингээд хоол энэ хүртэл ирээд материалаа хүртэл өөрсдөө авчираад. Мундаг юм аа нэрэ.
Би ерөөсөө тэгээд нэг амьдралтаа ерөөсөө нэг ч удаа өөрийнхөө уушаар хийж идэж байгаагүй. Зүгээр нэг наадмаар ингээд гэр бүлээрээ ч юм уу ингээд наадам мадмаар ч юм уу ингээд өөрийнхөө уушаарыг худалдаж аваад идчихдэг. Тэгээд гэртээ ерөөсөө хийж идэж байгаагүй. Одоо ингээд бодох нэг ч удаа хийж байгаагүй. Зүгээр энгийн уушаарыг бол хийжсэн. Өөрийнхөө уушаар хийж үзээгүй. Харин хүмүүс нөгөө бүр таныг өнөөдөр яг ингээд өөрийнхөө уушаар хийж чинь наад бүр амар хүмүүсээр нөгөө өөрийнхөө уушаарнаас айгаад идэг байхгүй нөө задарчин мадарчин гээл тий. Өөртөө хийдэг болохоор тэгэнгүүт яг ингээд зүгээр яхаар хамгийн амархан надад юм шиг санагдаад тэ яг тэр бол нөө хийгээд сурсан болохоор яг одоо жишээ нэрээ иймэрхүү болгож байгаа л тэгээд нөө мантун бууз чиг ингээд чимхдэг байхгүй юу тэгэл ингээд чимхэд хамгийн гол нь гурил маань айгу сайн амарсан байх хэвээр дээрэс нь одоо нөгөө нэг энэ чимхэл маань бас маш сайн байх хэвээр тэгэхгүй болохоор задрах талтай гэсэн үг. Ингээл би энэ шимхэлдэг бол амар сайн байдаг шүү дээ. Тэгэл амар сайн байдаг хүмүүс тэг хамгийн гол нь энийгээ маш сайн задрахгүйгээр яг л энэ чинь сүүлд нь илтгэхээр айгуух задарчих гад байдаг болохоор ингээ сайхан бөмбөлөөр иймэрхүү ахад. Гоё тосоор сайн өгчих юм байна да. Тэгээд аль алах тас ир байгаад энэ чинь ингээд тавьчин тэгэнгүүт нэг гурил маань амраад илтгэхэд уяатан чанар нь болчихдог байхгүй. Тэгээд хагарахгүй гэсэн. За нэг ингээд тавьчих. Тэгвэл яг Грис чай гэдэг юм маань яг хинбэ гэдэг талаар манай үзэгчид танилцуулахгүй яа. Монгол нэртэй л. Монгол нэртэй. Миний жинхэнэ нэрийг болохоор Должин сүрэн гэдэг. Ганбаатарын Должин сүрэн. Монгол Увс аймагт төрж байсан. Манай аавчаар хоёулаа Увсын хүмүүс байдаг. Тэгээд 2 настайгаасаа дархан луу нүгээд, багаасаа дархан дүсч торноод, тэгээд хотод оюутан болоод амьдарч ирсэн. Ийм Монгол багшийн дэдэг төгсөжсэн. Монгол хэл уран зохиол, монгол бичгийн ангийг төгсөжсэн. Ийм мэрэгчлээ хүн байгаа. Гэтэ мэрэгчлэрээ бол ерөөсөө ажиллаж үзээгүй. Тэгээ яг оюутан багтаанд бүртөөгөө танилцаад, суугаад, хүүхдтэй болоод, тэгээд шууд наашаа Солонгост ирчихсэн ийм хүн байгаа. За бүр монгол хэл уран зохиол юм байна шүү дээ. Ямар гоё юм тий. Тэгээ манай аав монгол хэл уран зохиол бичиг монгол бичиг айгуу дуртай тийм өөрөө айгуу гоё шүлэг зохиодог тийм хүн байсан тоххой. Тэгээд тэр талынх нь юмыг жоохон дуурайсан болоо гэж боддоо шүү дээ. Тийм байна. Аав чирээ хөтлөхлөөр 2017 онд том охиноо төрүүлээд 2016 онд том охиноо төрүүлээд яг 3 сартай хахад манай ээж өвдөөд бурхан болж исэн. Тэгээд болохоор дараа Солонгост ирсний дараа 2 дахь охиноо яг төрүүлээд бас 2-3 сартай нэрээ аваад нь бас аав маань Монголд ингээд өвдөөд бурхан болж байсан. Хоёлаа ер нь бол жоохон эрт бурхан болоод Тэнгэрийн орон руу явсан хүмүүс байгаа. Гэхдээ ингээд одоо бол мэдээж тухайн үед би өөрөө яг ингээд Солонгост ирээд удаагүй байсан үе нэлэх биетэй ингээд жоохон юугаас утггүй жоохон залуухан жоохон хөвгт гадаадд ирээд хэцүү байсан үед яг ингээд аав хоёр маань ч гэсэн байхгүй бүх юм л ингээд тавцаад аягүй хэцүү байсан л та тухайн үед одоо болохоор цаг хугацаа өнгөрөх тусам мэдээж хэрэг нөгөө хүн чинь одоо байгаа цаг үедээ дасан зохицон одоо байгаа гэр бүлээ илүү хайрлаж халамжлан анхаарна аясаараа ингээд жоохон мартагтаа сэтгэл санаа тайвшраад нэгэндээ очдог юм байсан. Тэгээ одоо бол гайгүй. Нэлэх биетэй жоохон хөвгттэй байх үед бол юм болгоно л ингээд эмзгээр тусч байгаа юм чи уусаа аягүй хэцүү. Тэгэл тэр бүхний даван тулна гэдэг чинь л хүний хамгийн чухал асуудалхгүй тий. Тэгээс асуудалгүй үе гэж хүн дээр ерөөсөй байдаггүй шүү дээ. Хүн бүхэнд ямар нэгэн хүндрэлтэй зовлонтой асуудал байдаг тий. Тэрийг даван туулна гэдэг чинь л хамгийн чухал. Тэгээд ээж аав нь бол тэнгэрээс үргэлж чамаа хараад сайн сайхан явахтана аюух баярлж байгаа шүү дээ тийм ээ. Баярлж байгаа хаа. Айлс тэгэл хамт байгаа гэж бол ер нь баян манай нөхөр ер нь баян тэгэл за нэр ингээл юм бас юу ингээд жоохон хэцүү юм болсон ч гэсэндээ дандаа ингээл аавч хоёр хамтаага зүгээрээ аавч хоёр хамтаага харж байгаа хамгаалж байгаа гэж амар тийм өөртөө ихтэй манай нөхөр ер нь ямар ч юм хийхтэй би болохоор айгүй хурдан сэтгэлээр жоохон навс унцдаг хурдан босчдаг ийм хэлбэлтэлтэй хүн юм байл л дээ би өөрөө тэгэн гут манай нөхөр байнга хажуунаас ингэж тэрийг ингэж яаж өгдөг барьж өгдөг намайг миний сэтгэл зүг ер нь байнга барьж өгдөг хүн шүү дээ манай нөхөр чинь. Тийм хань ижлээд чинь хамгийн чухал. Ээж аав нь яг юу хийдэг вэ? Ээж аавхаа талаар нэг ярих юм бол манай аав болохоор дарханд дулааны шугам сүлжээнд ажилладаг байсан. Ээж болохоор дарханы төрөх тасагт бүр насаараа 30 жил гаруй ажилласан. Би ч хэрэгжсэн. Тийм. Миний баг нас тэр чигээрээ дарханы төрөх тасагт өнгөрчээсэн. Хичээлээ тараал одоо ингээ баг насаа бодохоор хамгийн түрүүнд бодогддог зүйл дарханы төрөх тасаг.
Нэг тийм төрөх тасаг. Хичээлээ тараал нөгөө гэртээ очиод ганцаараа байхаас хойш гэртээ очих айгу дургу. Хичээл эрт тарлаа шууд ээжийн ажил дээр очиод төрөх тасаг дээр нөгөө хүмүүс хажууд ингээл ээжүүд чинь яолол төрөөл ус мус нь гараад ингээл ингэж хахад би хажууд нэг хөнгөн өрөөнд нь орсон хичээлээ даалгавраа игээ сууж байдаг юм хүүхдээс. Хаяа ээжтэй хоногт нь бүр хамт хондог ийм хүүхдээс. Тэгээд ерөөсөө анхны төрөх тасгийн эмч сувилагч асрагч бүх хүмүүс намайг ерөөсөө мэддэг. Далжка ирсэн гэж бүгдээрээ намайг бараг хүүхд шигээ охин шигээ ингээл хайрладаг ийм хүмүүс байсан айгу гоё дурсамжтай. За сайн нөгөө Монголиа гэдэг арга хэмжээнд дэр таарч ирсэн шүү дээ бүгдээрээ тий. Ерөнхийдөө нөгөө солонгосын одоо нэг ютуберүүд, инфлюенсерүүдийн нийгэмлэгийн гишүүнээр болсон гэлөө тэр талаараа ярихгүй юу. Тэгээд солонгос найзууд олонтой тийм учраас солонгос инфлюенсерүүд энэ олонний танил хүмүүст Монголынхаа сурчлага тал дээр бас нэлээ юм хийх баха гэдэг тийм гоё ирээдүй харагдаад байдаг байхгүй. Тэгээд Монголын аялал жуулчдын талаар болон чиний өөрөө чинь ярианаас бас аялал жуулчдаа их гоё дэмжихэмсэн гэж бодож ирсэн гэсэн тийм зорилго бас өөрчлөж явд юм байлээ. Тэр талаараа ярилцгаая. Ер нь нөгөө солонгост би бас мэдгүй байсан л да. Одоо янз бүрийн солонгос байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Сүүлийн 1 жилийн хугацаанд бол солонгосын инфлюенсеруудын агентлагтай хамтарч ажиллаад одоо 1 жил болж байгаа. Тэгээд өмнө нь бол яг зүгээр ингээд солонгосын дуучин, жүжигчин ч юм уу одоо олон танилуудыг хариуцсан юм агентлагууд байдаг гэдгийг бол мэддэг байсан. Гэхдээ инфлюенсеруудыг хариуцсан юм агентлаг байдаг гэдгийг бол мэдээгүй байсан байхгүй юу? Тэгсэн чинь солонгост ерөнхийдөө одоо гадаадын инфлюенсерүүд, солонгосын инфлюенсерүүд гэдэг инфлюенсерүүдийг хариуцсан бас ийм гоё агентлагууд байдаг. Тэр агентлагуудаар дамжуулаад айгүй олон ажлыг хийх боломжтой, айгүй олон зүйлд оролцох боломжтой ийм боломжууд гоё нэгдэж өгсөн. Миний хувьд бол тэгээд Сайго Монголиа дээр бас яг эх орноо сурталчлах зорилгоор, эх орноо сурталчлах үүрэгтэйгээр солонгосын одоо алдартай хүчтэй нөлөөлөгч контент бүтээгч ийм хүмүүсүүдийг дагуулад очоод тэр арга хэмжээнд оролцуулаад ураад тэгээд эх орноо таниулах ийм зүйл одоо оролцсон байгаа. Тэгээ одоо удахгүй дахиад аяллаар авч явах болчоод Монгол руу одоо яг тэр нөлөөлөгч нарыгаа тэр контент бүтээгч хүмүүсийгаа Монгол улс руу бас аяллаар дагуулж яваад Монголын одоо энэ эх орн маань ийм гоё байгальтай, ийм гоё уудам тал нутагтай. Одоо Монгол улсад зөндөө олон бахархмаар, гайхуулмаар зүйл огшмоор ингээд бүр хүмүүст харуулж гадаад хүмүүст бүр ингээд омгшоод ярмаар зүйл маш олон байгаа шүү дээ. Тэр бүх зүйлийг ингээд харуулах юмсан гэсэн хүсэл мөрөөдлийнхөө үднээс одоо ингээд гадаад хүмүүсийг дагуулад, контент бүтээгч хүмүүсийг дагуулад бүгднгээр нь одоо SNS, Instagram-аараа сурчлаад өгөрөө, YouTube-аараа сурчлаад өгөрөө гэдэг ингээд нэг хүрчлээ гуйгаад дагуулж очлохоор болсон байгаа. Өстой гоё том зорилготой шүү дээ. Энд чинь л одоо эх орноо гэсэн сэтгэл хэд чи ийм гоё ийм юмар харагдаж байгаа хгүй. Эх орон ингээ зүгээр нэг цээжэд дэлдэд байхаа оронд те эсвэл бусдыг шүмжлээд байхаа оронд өөрөө чаддаг юмар л эх орныхаа талаа сэтгэлээ гаргачих юм бол эн чинь л одоо бахархал байхгүй. Чадах хэмжээнд тий чадах юмаа хийж ин дөө. Манай Монгол улсын хувьд яалтчгүй аялал жуулчлал маш чухал. Тий яг үнэ аялал жуулчлал маш чухал. Аялал жуулчлал ер нь илүү их гоё хөгжөөсэй гэж боддог би. Яг тэр Монголд үзэж харах юм маш их байдаг байхгүй юу? Монгол хүмүүс бид нар чинь өөрсдөө хүртэл Монгол улстай дуустал ингээ аялаад үзсэн ховор штэ. Би өөрөө ч гэсэн аялж бүр ингээд нэг захаас нөгөө зах хүртэл аялж үзээгүй үзэж харах юм тийм их байхад чинь тий тэрийг ингээд дэлхийд гаргаад таниулаад илүү олон аялал жуулчдыг татаад ингэх юм бол надад илүү гоё байх юм шиг санагддаг. За ингээд туушир болж байгаа хоорондоо гоё шинэ хэлтэй танилцээ тийм ээ. Энэ зураг шууд нүдэнд тосч штэ. Яг юугаар харж байдаг, влогоор нь харж байдаг зураг байна тийм. Гэр бүлийн зураг, жирэмсэн үед авахудсан. Би төрчөөд бас хүүхдийнхаа нөгөө 3 сар 100 өдрөө тон юугаар авахудсан. Манай одоо ганц нөгөө нэг энэ хоёрыг л өрн айгуух нандинж хардсан шүү дээ. Албаар зурагтныхаа дээр зураг үзэх болгондоо дэшегээ зураг хардаг гэхгүй. Ийшээгээ авахаараа за манай хүүхдүүдийн өрөө байгаа. Хүүхдүүдийн өрөө одоо гуруулаа нэг өрөөнд амьдарч байна. Манай хүүхдүүд гуруулаа. За. Айгу хамт унтах дуртай. Би энтэйгээ ер нь ингээс салдгүй тийм 3 хүүхд байгаа манай хүүхдүүд. Тэгээд хамт унтна, хамт хичээл номоо хийн, хамт нэг өрөөндөө тоглоно. Тэгэл бүхэл юм нь гуруулангийнх нь сонирхолтой дуртай бүхэл юм нэг дор байгаа дөө. Тэгэл энэ номны тавиурыг бас манай нөхөр зүгээр нөгөө нэг үлдэгдэл материалаа ашиглаа хийсэн. Номонд айгу дуртай ер нь манай хүүхдүүд. Баян эндээс нэг юм ингэж шүүрж авчраад энийг уншаад өнөөдөр энийг уншаад гэх. Манай гэр бүлээс ч гэсэндээ гоё эерэг зүйл авмаар байгаа зүйл байх юм бол аваад тэгээд үлгэр жишээ болгоод
хэрэгжүүлээ. Тэгээд амьдраасаа гэж бодсон. Нэг жаахан хүмүүсийг хувцсны өр байгаа. Энэ ингээ амар жижиг юм. Миний нөгөө мейкап нүүр бодолтноод нөгөө өөрийнхөө арьс марсаа арчилдаг. Хувцсанараа өмсдөг. Тэр өрөө маань манай нөхрийн хэсэг баг байхгүй. 3-ны 2 нь миний хувцас, 3-ны 1 нь манай нөхрийн хувцас гэдэг шиг. Бид хоёр айгу цонхоо амьдардаг хүмүүс байгаа. Энэ эдгээр бас их сонирхолтой санагдаж. Энэ яг би нөгөө нэг солонгост амьдрах явцдаа нөгөө нэг одоо аэробикийн багш дасгалжуулагчийн ийм юу цагийн юу гэдэг вэ? Сертификат аваад тэгээд K-pop бүжигийн бас багш дасгалжуулагчийн сертификат аваад өөрөө яг ингээд сургалтанд суугаад шалгалтаа өгөөд тэмцээд ингээд авч ирсэн миний сертификатууд байгаа. Aerobic K-pop бүжиг бас ингээд хаяа цаг гаруул заадаг хүмүүс. Ер нь хүнтэй суугаад ингээд хүүхдээ гаргаад өсгөх явцдаа нилээ ингээд би ч өөрөө зүгээрээ чаддгүй төрлийн хүн болохоор юмыг л ингээд сурын үзий хий. Тийм хөдөлгөөнтэй төрлийн хүн юм шиг байгаа юм. Хийдэг байсан. Өөрөөр босоод 4-5 цаг босоод хонхны баярын бодол, хурмын бодол, ийм юмны бодол, тийм нэг. Манай монголчууд ч айгүйх нөгөө нүрээ бодуулахтай хүн дээр очиж айгүйх нүрээ бодуулдаг штеп. Тэр үед нь би яг Монгол хотод ажилладаг байсан. Хүүхдтэйгээ хоёулахнаа одоо нөгөө нэг том охинтойгоо хоёулахнаа байсан үе маань. Өөр айгүй олон ажилтаа жаад тэгээд энэ ажилтаа засарсан байгаа. За ийшээгээ манай үүдний хэсэг байгаа. Энэ хэсэг болохоор тэр чигээрээ яг нөгөө Монгол хэсэг гэх юм уу? Манай нөхөр бит хоёр одоо энэ Монгол бичиг штэ дээр үе нөгөө татлан бичгээр ингээд манай нөхрийн нэр миний нэр байгаа. Тэгээ ингээ энэ болохоор ингээ хажууд нь байгаа энэ жижиг бичвэр нь болохоор манай нөхөр бит хоёрын баримтаж явдаг зарчим гэх юм уу? Одоо энэ хороо гэр бүл аз жаргалтай байвал бүх зүйл одоо цаанаасаа бүтдэг, цаанаасаа сайхан болдгоо гэсэн юм утгатай ийм бичвэр байгаа. Энэ бичвэр нь болохоор одоо биенийхээ үзэл бодлыг одоо хүний оронд одоо нөгөө эсрэг тал нөгөө хүнийхээ оронд өөрийгөө тавиад нэг үзээрээ өөрийгөө тавиад тэр хүний асуудлыг өөрийнхөө оронд тавиад үзэх ингээд харж үзээрэй гэсэн ийм бит хоёрын одоо гэр бүлийн хоорондын эхнэр нөхрийн хоорондын баримтлагдаг ийм алтан дүрм зарчим. Ингээд настай манай нөхөр нөгөө нэг Монгол архинд айгу дуртай уух гэхээсээ илүү цуглуулах дуртай. Тэгээ Монгол ийм янз бүрийн ийм шилтэй ийм архинууд цуглуулад энэ ч ингэ байрлуулад тавьчихдээ. Тэгээ энэ хоёрын зураг байна. Тэгээ энд хүмүүс бэлгэнд өгчээсэн бас зүйлүүд байна. Бэлгэнд өгчээсэн ийм хөөрхөн Монгол гэр мэр иймэрхүү зүйлүүдийг тэгээд ер нь гэртээ ингээд цуглуулах амар дуртай. Энэ манай онцлог байна. Тэгээд одоо нүүж ирээд удааг байгаа болохоор нөгөө орны маань трен юу гэдэг лээ. Доотл нь ирээгүй. Тэгээд хөшиг бас ирээгүй байгаа. Тэгээд ерөөсөө яг нэг ороод таарсан юм жижигхэн өөр байгаа. Энэ манай одоо нөгөө Монгол гэр бүл манай төрсөн ахын энэ манай төрсөн ах байгаа. Энэ манай аав байгаа. Энэ үед болохоор ээж маань бурхан болсон гэсэн үе болохоор ээж маань байхгүй. Тэгээд аав байсан үед аавтайгаа хамт тэгээд өнөөдөр гэр бүлийн зураг авахулж исэн. Манай том охин Араа нь миний гидсэнд буран байсан тэр үед хоёр дахь охин маань гидсэнд байсан. Тэгээ ингээд гэр бүлээрээ авахулж исэн зураг байна. Фэшкава бас өөрсдөө хийсэн. Тэгээд бид хоёр ер нь нөгөө нэг аль болох мөнгө зарахгүй аль болох хямд үнээр ингээд өөрсдийнхөө ингээд боломж болцооноо тааруулаад өөрсдөө ингээд бутлынхаа шүүгээ гэр орны одоо тавилга юу гэдэг бүх юм ингээд өөрсдөө хийгэж тохироод ингээд бас энэ нэг үлдэгдэл материалаар хийсэн. Нэг юмных нь үлдэгдэл материалаар ингээд бутлын шүүгээгээ хийсэн. Ер нь хаягдал материал нэг гарахгүй хүн шиг гээд өөрсдөө болгочтой төрлийн хүмүүс байгаа. Алтгооны интерьерийг болоод би бүр хэдэн сарын турш баг ингээд өөрөө интернетээс хайгаад судлаад явж байгаад өөрөө би бүр яг ийм алтгоотой олмоор ингээд төхрөөсөө гуйгаад хийлгсэн галтгаа байхгүй юу. Тэгээд миний бүр хамгийн хайртай дуртай хэсэг. Угаасаа эмэгтэй хүний хувьд баг хүн болгоны дуртай хэсэг нь галтгоо хэсэг нь. Тэгээд би нөгөө нэг юм дээрээ шүүгээ энтер бай тийм галтгоонд одоо жоохон модноос доторгдсон гэж үзээд зүгээр ингээд бүх юм нь ил байхаар галт шууд ингээд барихаар ил байхаар ингээд зүгээр тавиуртай хийгээд хамгийн гол нь ингээд битаага бас айгуу гоё нөгөө винтиж одоо ийм дөрвөлжин шатар битаа чинь жоохон дээр үе юм битаа штэ. Тэгээ буцаад одоо яг сүүлийн үед буцаа мод болж хийж байгаа хгүй энэ дөрвөлжин шатар битаа. Тэгээ ийм битааг яг өөрөө бас сонгоод эргээд жоохон юм винтиж маягаар ийм
одоо дизайнтай хиймээр байна гэж нөхөртэй хэлээд маань нөхөр окей гэж яг миний захиалгын дагуу хийчихсэн байгаа. За наа чи манай нэвтрүүлэгт бас нэгэн сонирхолтой зочин байгаа. За сайн байна уу? Тавтай байлаа. Сайн явж ирлээ. Яг гоё нэвтрүүлгийнхаа цагийн яг л оноод орж ирэх юм аа. Маш их баярлалаа. За энийг бол манай Солонгос дахь монголчууд бол хин бэ гэдгийг бол ихэнх нь таньж байгаа хаа. За ямар ч байсан пазлтхуу панц үсрэггүй гэдэг контент эхлээд удаагүй байгаа. Тэгээд өнөөдөр таны нэвтрүүлгийн дундуур ингээд орж ирж байгаадаа баяртай байна. Тэгээд танад зочилж ирж байгаадаа үнэхээр их талархаж байна. За маш их баярлалаа. Манад ирж байгаад бас баярлалаа. Танилцсандаа таатай байна. Намайг Grace Chai гэдэг. Намайг Туяа гэдэг Монгол урлаг гэдэг нэрээрээ явж байгаа. Оо ямар мундаг юм бэ. За тэгээд өнөөдөр таны гэрт ингээд зочлаа. Тэгээд намайг урьсан Сөүлийн MBC төвийнхөндөө бас их талархлаа. Үнэхээр гоё байна. Тэгээд өөрийнхөө хийж бүтээсэн зүйлийг ингээ гардуулчихсан юм аа. Тэгээ бэлгээ жоохон танилцуулах бас нэг жоохон тайм өгөөрэй. Тэгээ за баярлалаа. Би болохоор сүүлийн 4 жил хэртээ Монгол урлаг бүтээл гэх нэрээр гар урлаг гэрээрээ хийж байгаа. Тэгээд онлайн ертөнцид нэг ордгоо маа одоо орох санаатай байгаа юм. Тэгээд ингээ өөрт чинь зориулаад өчтөр юмын жоохон хаарсан Grace Chai гэх ийм футболк соёмтой футболк хийж ирсэн байгаа. Ямар гоё юм бэ? Монгол явтаа хүмүүсүүд одоо энэ 7 хоногт Монгол явж тэгтээ хүмүүс явчих гоё юм байна. Баярлалаа. Миний нэр нь шүү дээ. Ямар гоё юм бэ? Нөгөө тэгүр за нөгөө өгсөн мэлгээ буцаага авах гэж. Нөгөө тэгүр манайхын нөгөө пазлтхуу панц үсрэггүй гэдэг контент эхлээд уралдах дугаараа явж байгаа. Тэгээд өнөөдөр танад зориулаад ингээд Монгол орны газрын зургийг пазл маягаар авчирсан байгаа. Тэгээд энийг эвлүүлээд тоглож олно, ханандаа өлгөж олно. Тэгээд энийг ингээд харах уу? Оо нараа өнгөн өстэй гоё. Ямар гоё юм бэ? Энийг ч хүүхдүүдтэй бас хүүхдтэй айлууд ерөнхийдөө яадаг. Өстой гоё юм. Өстой. За ингээд танад энэ бэлгийг ингээд өгж байгаа. Энэ болохоор юу гэхээр олон соёлт гэр бүлийн тухайн хүнийх нь арт талынх нь ээж аав гэж солонгос хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүстээ бас Монгол орноо сайн сурчлаарай гэдэг байдлаар ингээд миний байдлаар ингээд хөрөгчний наалт одоо энэ бас ингээд нөгөө Монгол орны газрын зураг пазл маань юм байгаа шүү. Тэгээд хань эслэхэд гэр бүлд нь бас монголоос сурчлаад өгөөрэй гэд. Манайх яг нөгөө ингээд нүгээд яг ингээд бүх юм маань шинээр ингээд шин дайрн орсон гэдэг мэдсэн юм шиг ийм гоё бэлэг өгж байгаад нь бас баярлаа. Ингээд гэрт маань ингээд бас гоё ингээд интерьер болоод гоё ингээд сүвнээр одоо энэ хөрчөндөө нахад ч гэсэндээ тий. Үнэхээр гоё бэлэг байна. Баярлаа. За баярлалаа. Баярлалаа. Ингээд өнөөдөр ингээд намайг энэ хүртэл ингээд урьж авчирсанд ингээд баярлалаа. Тэгээд ямар ч тачсан одоо энэ солонгос зах зээл дээр монголчуудынхаа үйл ажиллагааг ингээд дэмжиж байгаа. Тэгээд ийм үйл ажиллагаа явуулж байгаад нь үнэхээр их талархлаа. Тэгээд яагаад тэгэхээр бид бүгд ингээд хийсэн бүтээсэн зүйл байгаа ч гэсэн зах зээл рүү гаргах ингээд бас нөхцөл боломж байхгүй хүмүүс зөндөө байдаг. Тэгэхээр энийг ингээд бүгдийг ингээд багслаад дэмжиж ингээд эхэлж байгаад нь үнэхээр их талархаж байна. Тэгээд өөрийн зүгээс Сөүл хотын MBC төв гэсэн футболкон бас ингээ хийж ирсэн. Энийг ингээ үүсгэн байгуулагч мөнх цэцэрлэгтээ ингээ гардуулъя. Тэгээд гоё бэлэг байна. Тэгээд ингэр дээр бас соёмбоо яаж зүгээр ах уу? Соёмбоо залцглаа. Тэгээд алтан соёмбын залцглаа. За тэгээд цаашдынх нь ажил амьдралд нь үнэхээр их амжилт хүсье. Тэгээд олон монголчуудад туслаарай. Олон монголчуудад жигүүр нэмэрэ гэж хэлсэе. Баярлалаа. Үнэхээр сайхан сэтгэл шингээс одоо ингээд цаашдаа нэвтрүүл дээр энийг ингээд өмсөж явах нь шүү дээ. Ямар гоё юм бэ. Ингээд монголчууд бид нар бүгдээрээ эвтэй байх юм бол хүчтэй гэсэн үг байдаг тий. Солонгос улсад ч одоо юм хийж бүтээж байгаа маш олон хүмүүс шүү дээ тий. Тэрийгээ би нэр дэмдээ дээс ичэндээ гэдэг шиг бүгдээрээ гоё хамтарцгаая. Бүгдээрээ нэгтцгээе. Баярлалаа. Нарны тоос нөгөө хэрэгтэй ампул нарны тоос нүүрний сав ингээд бүх юмнууд нь байж байгаа байхгүй юу? Ингээд бүгдэн дээр нь байж байгаа. Тэгээд нэг цэдэр бэлдсэн байгаа таахад тий. Тэгээ өөдөл савж хараахан амжаагүй байсан стоочлаараа. Тэгээ ямар ч энэ бол хийчих юм. бэлдсэн байгаа. Тэгээд гэртээ очиод хэрэглээд үзээрэй. Айгуу гоё бүтээгдэхүүнүүд байгаа. Миний бас байн өдөр тутамдаа хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд байгаа өө. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд хуушур маань бэлэн болсон. Тэгээд та бүхнийг одоо ширээндээ суугаад хуушураа амтхан зоогдно гэж урьж байна. Вау! Yeah.